За ер нь бол яг төлөөлөгчийн бүрээ бид бас дэгийн хүрээнд ажиллаж байгаа юм. За хуралдаан бол 9 цагт зарласан байж байгаа. За Монгол Ардын намын бүлэг бүлгийн хуралдаанаа бол хийсэн дээр танхимда. Тэгээд хуралдаан дуусаагүй учраас жоохон хоцорч ирсэн. Гэхдээ хурлын нэг дээр бол нийт төлөөлөгчийн олонх нь би сая бас хэлсэн үгэндээ хэлсэн тийм ээ. Олонх нь оролцсноор олонх гэдэг чинь 50 дээр нэмэх нэг байхгүй үйлчилсэн заалт. Оролцсноор одоо хурлыг одоо хүчинтэй тооцно гэж байгаа. Тэг яг хурлаа нэгээд явж хинлээ тэрнийг би сануулсан. Ер нь бол хоёрдугаар асуудал бол яг бүлгээс бол өнгөрсөн хурлын хүрээний л асуудал шүү дээ. Хэлцэг асуудал санал ороод хорооноос дүгнэлтээр ороод 3 асуудал ороод бүгд дэмжигдээд алхаа зогцсон гэж. Тэгээ дэмжигдсэн асуудлын сүүлд нь тогтоолын авсгалтнаас хасагдсан л байгаа байхгүй юу? Энэ бол ердөөсөө хурлын бүрийн ихэд алдж байгаа асуудал. Тэгээ хэлцсэн асуудлыг бол олонхороо бүлгийн дарга нь бол шууд эсэргүүцэж байна. Уул нь бол Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймгийн засгийн даргын хөшлийн хөтөлбөр, Арслан намын өрөөнд байж байгаа шүү дээ. Одоо хурдтай хөгжлийн гарц тэрний үеийн үйлдвэрлэлөө хөгж бизнесээ дэмжинэ гэж байгаа. Энэ чиглэлийн л ажлыг ярьж байгаа Монгол Ардын намын бүлгээс. Сая баяр хөтөлбөр төлөөлөгчид одоо Ардын нам бойкот хийж байна гэдэг одоо зүйлийг ярьжсэн хувийн одоо асуудал ярьж байна. Одоо ингээ хурлыг гацааж байна гэдэг зүйлийг ярьж энэ ус төржүүлээд байна гэдэг зүйлийг үзсэн. Тэгээ яг энэ нь бол өөрөө л ус төржүүлж байгаа юм л да. Өнөөдөр энэ нийгмийн хөгжлийн асуудлаар үйлдвэр технологийн парк гэдэг энэ төрийн бодлого болон аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт орцсон асуудлыг бид ярьж байгаа. Тэгтэл тогтоолыг одоо нэгсэндээ баталсан, алгаа зохиод одоо баталсан гэчгээд ард нь тогтоолоо засчихжээ шүү дээ. Энэ нь өөрөө хөл зөрсөн асуудал байна. Энэ талаар одоо бүлгийн хүрээнд одоо асуудал ярина. Энэ бол яг хурлын бүрийн ихэд алдсан асуудал байхгүй. Нийт илтгэгч буюу гол илтгэгч буюу аймгийн засаг дарга өөрөө алга байна л да. Нийт 12 асуудал хилцгээс ихэнх асуудал дээр нь засаг дарга илтгэл хилцэх байсан. Энэ дээр танаа намын байр суурь. За одоо засаг даргыг бол байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Нэгэн тал одоо нэрээ тавиад яасан юм чи тий? Сая хуралд оролцсон. Оролцоогүй. Тий. Тэгэхээр бол ер нь засаг дарга илтгэл тавина гэсэн бол тэгэл тавих л өстой шүү дээ. За тэгээд ер нь бол хамгийн гол нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо бүрийн ихэд халдсан ноцтой асуудлууд үүссэн байгаа учраас сая бол өөрснийх нь намнаас сонслоо шүү дээ. Бүлгийн даргын намнаас сонслоо. Андуураад алхаа зогцсон ч гэх шиг ийм хурл гэж ийм нөхцөл байдал байж болохгүй шүү дээ. Тийм учраас бүлгийн одоо засварлаа.